Засгийн газрын хэлтсээр хоёрынхон заалтуудын агуулгыг нэг болгочихмаар байна. Яа харахгүй сая тэр одоо 4-3 дээр Оросын талын итгэмжлэгдсэн компани 100% хангах гэдэг байгаа энэ зүйлээ тэр үйлдвэр ашиглалтанд оронгууд тэрнийхээ бүтээгдэхүүнээр хангана гэдэг үгээ оруулчихаа. Энэ бидэнд нэг хэрэгтэй байна. Хоёр дахь зүйл биднээс энэ 4-1 дээр тэр дэд бүтэц бүх юмыг хамтарсан компани ашиглахаар орсон. Тэгэнгүүт ард нь аваачаад энэ цогцлбор буюу дэд бүтцийг ашиглах тусгай зөвшөөрөл баримт бичгүүдийг итгэмжлэгдсэн компанид өгөхөөр орж байгаа байхгүй. Тэр болохгүй. Хамтарсан компани дээрээ л гарна. Энэ лиценз бүх юмнууд. Тийм учраас энийг засах ёстой. Бид яалаа гэж хамтарсан компани байгуулж үйл ажиллагаа явуулж байж Оросын талын итгэмжлэгдсэн компанид нь бүх зөвшөөрөл юм өгөх юм бэ? Ингэж энэ болохгүй. Энүүнийг энэ одоо засгийн газрын хэлцлээс арилгах ёстой гэж. Дараагийн нэг зүйл тэр Оросын талын итгэмжлэгдсэн компани хийгдэх гээд байгаа 40% хөрөнгө оруулалтыг их тодорхой болгож заагаарай. Энэ болохгүй шүү. Би бол нэлээд тийм асуудал энд л байгаад байгаа юм байна. Эн чинь бол нийлүүлэлтийн хэлэлцээр ихээсээ илүүтэйгээр магадчгүй хөрөнгө оруулалтын засгийн газар хоорондын хэлэлцээр шиг юм болчиход байгаа байхгүй юу? Яг агуулга талаас нь уншиж үзэх юм бол тэгээ энүүнийг нэг анхаарат гаач гэж. Ийм одоо саналыг аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо руу төсвийн байнгын хорооноос явуулах дүгнэлтэндээ оруулж өгөөч гэж би байнгын хороо дараагаас хүсэж байна. За баярлалаа. За алтай гişүү.